Өөрийн холбооны компаниудын үйл ажиллагаа технологийн хүчин чадлыг G-Generation гэсэн хэмжигдэхүүнээр тодорхойлдог юм. Харин хөгжлийн үе шатыг нь 1G, 2G, 3G, 4G гэж хуваадаг. Японд NTT Docomo компани 2001 онд 3G сүлжээг нэвтрүүлснээс хойш 8 жилийн дараа Монголд энэ сүлжээ нэвтэрч байсан юм. Улмаар 2016 онд 4G LTE, LTE үйлчилгээ Монголд нэвтэрсэн билээ. Тэгвэл технологийн өндөр хөгжилтэй Америк, Япон, Хятад гэх мэт улсууд 2020 он гэхэд 5 дугаар үеийн өндөр хурдны сүлжээ буюу 5G сүлжээг бий болгохоор ажиллаж байна. 5G гэдэг нь өргөн зурвасын технологийн стандарт дээр суурилсан 5 дугаар үеийн өндөр хурдны утасгүй сүлжээ юм. Туршилтын үе шатанд 5G сүлжээнүүд нь жижиг антеннуудын нягтрал массивт тулгуурладаг бөгөөд үйл нь одоогийн 4G сүлжээнээс 50 эсвэл 100 дахин хурдтай өвөгдөл дамжуулах чадвартай гэнэ. Энэхүү технологийн дэвшил нь төрөл бүрийн салбаруудад том өөрчлөлт авчрах төлөвтэй байна. 4G-ийн хөдөлгөөнтэй үед 100 мегабит, хөдөлгөөнгүй үед 2 гигабит хурдаар мэдээллийг дамжуулдаг юм. Харин шинээр гарах 5G нь 4G-гээс 10 дахин хурдан байна. Доод хурд нь 10 гигабайт хүрж бүрэн хэмжээний 6 киног 4 секундын дотор татах чадaltaй гэнэ. Онлоор бол 5G сүлжээнүүд нь хэтэрхийн нягт хот суурин газрын түгээлтийн сүлжээний загварыг хэрэгжүүлж чадна. 5G өндөр хурдны утасгүй сүлжээг хөгжүүлж буй улс бүр бие биенээсээ урьдчилж анхдагч болохоор ирмэлзэж байна. Дэлхийн аврах шалгаруулах тэмцээний үеэр Хятадын Huawei компани 5G сүлжээг ашиглахаар төлөвлөж байгаа бол Япон улс 2020 оны Олимпийг зохион байгуулах үедээ 5G-г нэвтрүүлсэн анхны орн болохоор ирмэлзэж байна. Бүгд найрамдах Солонгос улс тэр дундаа Samsung компани 2018 оны өвлийн Олимпийн үеэр 5G сүлжээг түр хугацаагаар нээхээр ажиллаж байсан билээ.